Тэгээд яг төрснийхэн дараа орж исэн. Тэгээд үнэхээр хасгарсан. Би бараг үлдэх юм. За ирчүүдийг харж байхад юм төрж байгаа үед бол зарим нь уйлн, уярн, хөөрх, яан, цухтаан. Ингээд жирэмсэн болохоор эмэгтэй хүнийг ааш нь олтгоо байлд юм аа. Тэ? Тэр юу н одоо юунаас нэвтрүүлэлт оролцоод эмэгтэйчүүд имчээж байгаа эрэгтэйчүүд имч болчихсон шүү. Ер нь аавууд тэгдэмд одоо ингээд харж байхад хөөрх ихний 2-3 хоног ингээд уйлангууд нь бас царайсаар авгаад пит унаад өгсөн байт. За эрхэм үзэгчдээ Mancast подкастын цоошин дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаа бид маш сонирхолтой сэдвээр яриа өрнүүлэхээр Монгол Улсын гавьяат эмч, зөвлөх эмч нийслэлийн өргөө амарч газарт одоо ингээд тасралтгүй 25 жил их баригч эмчээр ажиллаж байгаа Цэрэн Самбуу эмчийг урьж ирүүлсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн манай өнөөдрийн зочин хөтлөгчөөр надтай хамт Монголын загвар урлагийн холбооны тэргүүн загвар өмсгч инх болд одоо олны нэрлэл занчнаар инх болд Индиго. Индиго нэ. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд өнөөдрийн сэдэв бол одоо төрөх үеийн аавуудын асуудал те. Аав болж байгаа хүмүүс ер нь одоо ямар асуудал байдгийг, юу тулгардыг, юу бэлдэх ёстой юм. Ихэвчлэн амьдрал дээр чи бид нар чинь бол нөгөө эхнэр төрж ийн л гэж ярьдаг тий. Эрэгтэй хүн аав болж байгаа хэсэг нь ер нь тийм 2 дугаар хэсэгтэй байдаг. Тэгэхээр яг илүү одоо хүүхдтэй болох үед эхнэр нь төрөх үед ер нь эрэгтэй хүн өөрийгөө яг энэ чиглэл дээр одоо яаж бэлддэг, ямар асуудал тулгардыг, одоо гэр бүлийн харилцаа ямар байх ёстой юм те эхнэртэй одоо яаж тийм болох ёстой ч гэдэг юм уу. Иймэрхүү хүрээнд хэдүүлээ ярилцъя гэж байгаа. За бас одоо харьцангуй эн чинь бол яг үннийг хэлэхэд бол бидний одоо мэддгүү сэдв. Тийм учраас та бас энэ чиглэлээр одоо бидний бас асуугаагүй хэрнээ анхаарах ёстой юмнуудыг бас хэлж өгөөрэй. Тэгээ нээлттэй сайхан ярилцъя. Бас одоо эзэн биегүү ч гэсэн жишээ сонсох туфтаа бид нэр. Ер нь бол нөгөө ерөнхий ярьснаас нэг удаа гэдээ хариулах хамаагүй сонирхолтой шүү дээ тий. За тэгээд эхний асуулт ер нь одоо эмэгтэйчүүдийн эмчээр одоо эрэгтэй хүн ажиллахад ер нь гэдэг ер нь ямар байдаг вэ? Одоо таны хувь одоо мэрэгчлэлтэй холбоотойгоор хэлээ. За би ч одоо их барих эмэгтэйчүүдийн эмч болоод 29 жил ажиллаж байна. Нэгдүгээр амарч газартаа ирээл яг энэ газартаа л одоо оюутны ширээс ирээл ажиллаж эхэлсэн. За ерөнхийдөө эрэгтэй эмэгтэйчүүдийн эмчүүлэр ажилласан цөөн байдаг. Одоо сүүлийн үеийн резидентийн сургалтыг хараад байсан ч гэсэн ер нь ингээд 20 хэд хүүхэд дотор 2-3 юм уу? Тэгээд 30-40 хүүхэд байх чинь 4-5 хүүхэд байх жишээ. Ер нь бол энэ өөрөө эмэгтэйчүүдийн эмч хүнд ажил юм байна. Ер нь мэслийн эмч, гэмтлийн эмч, за энэ эмэгтэйчүүдийн эмчүүлэх хүнд биеийн хүчний ажил, маш их стресстэй ажил, биеийн хүчний ачаал болон одоо оюун ухааны ачаал ихтэй ажил. Тэгээ бас их олон удаа жижүүр хийдэг. Бас их хүнд нагрусагтай ажилдаа ордтой. Тэгэхээр энийг бол аль болохоор эрэгтэй хүн эзэмшүүлэх зүгээр их тийм мэрэгжил юм байна. За тэгээд энэ ер нь эрэгтэй хүн эзэмших юм бол харьцангуй хүмүүс нийт ард түмний мас бол ярьдээ. Эрэгтэй хүн бол нэгдүгээр нөгөө гар хөдөлгөөн мис асалдаан бол тэр юм өөр мис ажилбар ихтэй ажил. Өөрөө бас төрөлт өдөрт нэгдэж бүхэлдэн урлаг. Тэр талаас их сайн байдаг. Хоёрдугаарт нь болохоор зэрэг бас эмэгтэй хүнтэй биологийн талаас харьцах байдал нөх оюун зөөлөн тийм байд юм байна. Ер нь эмэгтэйчүүд имсэрч их уяхан зөөлхөн тиймэрхүү өрөвчхөн одоо тиймэрхүү усуд болчт юм байна. Эмэгтэй хүний зовлон одоо эмэгтэй хүний одоо хүүхэд төрүүлнэгд чи тийм амар ажил биш. Маш хүнд ажил. Тэгээ монголчууд чи ухаантай ард түмэн хөхтөр хоёр адилхан гэдээ хэлсэн. Ер нь их хүнд ажил. Тийм учраас ер нь нийт эмэгтэйчүүдийн дунд ер нь ард түмний дунд яриа болохоор эрэгтэй эмэгтэйчүүдийн эмч болох юм бол бас их мэрэгжил эзэмших тэгэл ур чадвар бүхэл талаас их сайн их сайхан сайн эмчнэр болдог гэж үз. Амьдрал дээр ч тийм байдаг. Одоо маш олон амжилт гаргасан эрэгтэй эмэгтэйчүүдийн эмчнэр жишээ бол их олон байна. Тэгэхээр зэрэг би одоо энэ залуучуудад эмч болох гэж байгаа улсуудаа бас хэлье гэж бодож байгаа юм. Ер нь эмэгтэйчүүдийн эмч мэрэгжлийг ингээд сонгооч ээ. Тэгээ энэ ажилд бол их хурсынхаа гэр бүлийн сайн сайхны төлөө ирчүүд бид нар зөвхөн одоо өөрийнхөө юугаар төдийгүй ажил мэрэгчлэрээ бас нийгэмдээ нөлөөлж манлайлж ингэж явах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр одоо эмч болохоор зорж байгаа эрэгтэй эмч нар ажиллахаар манай их барих эмэгтэйчүүдийн эмчийн мэрэгчлийг сонгооч гэж уриалмаар байна. Та одоо ингээд сая хэллээ 29 жил энэ одоо их барих энэ ажлыг хийж байна. Ер нь одоо нийтлэг
эхнэр нь төрж байгаа үед ер нь эрчүүд ер нь нийтлэг ямархуу байдгийг одоо би бол орж үзег үлдээ эхнэрийгээ төрөхөд ихтэй ингээд жишээл ингээд кино минон дээр үзэхэд ингээд аав нар ч бас төрх өрөөнд цугмаг байгаа зарим нь ухаалтаж яриад ингээд нэг тийм их тийм сценүүд кинон дээр агих байдаг чинь ер нь тэр нэг энэ одоо төрөх үед таны ер нь ихвчлэн хардаг нийтлэг дүр төрхөр нь ямар байдаг вэ хэрэгтэй вэ? За эрчүүдийг харж байхад юм төрж байгаа үед бол зарим нь уйлн, нуйрн, хөөрх, яан, цухтаан. Зарим нь ерөөс ингэж мандах чи юм дамждаг өрөө байдаг. Нөгөө тийш очиж суучихлаа. Би айгаатай ирж харж чадахгүй байна гэх. Тэгээ нөгөө ээж болж байгаа хүмүүс маань аялахаар хажуутай байх гэдэг тийм байна тий. Тэгэхээр айдыг хөөрхөө. Их айд. Ер нь бол яг ингэж төрж барьж байхад бол ер нь ихтэй хүн болгонд уйлд юм да. Ер нь би бол массовыг харж ирсэн. Ер нь бүгдөө л уйлдаг. Ягаад тэгэхээр гинт одоо тэр хүний өв чинь өөрийнх нь бүтээл тий. Хамтын тэгэл ингээ гараад ирнэ бүхэл бүтэн ингээ хүүхэд уйлаад тэгээ гараад ирэх чинь бол ямар ч хүний сэтгэл уйлдаг. Тийм асуудал байдаг. Ерөөсөө нэрчүүдийг харж байхад юм ихэвчлэн л уйлаад идэв өөрхий. 2 3 дахь төрлөн дээр бол харьцангуй гайгүй. Тэгтэл ер манай эрчүүд чинь бас их аимх осууд шүү дээ. Тэгдэг тий. Зүү харж марч чаддаг хүмүүс байдаг тий. Бас нэг юм байдий бас зүгээр одоо физиологийн хувьд бас ингээд нэг оюутнууд хэлжсэн төрөх процесс харчаад тэг ингээ харж ирсэн гэсэн чи тэгээд яг эмэгтэй хүний ингээд төрөөл барайл тэгээд тэр юус ч бас хүүхэд гараал тэгээд дараа нь цус мус гараад ихсмэкс гараад бас харахад бас хүнд штэ анхудаа харж байгаа хүнд бол та нар бол магадгүй төрөлтийг хараагүй байх ингээд харж ирлээ гэх тий. Тэр чинь нэг оюутнууд бүр тэгж хэлсэн. Яа ямар сони юм бүр айчлаа гэд би бараг одоо ингээд гэр бүлтэй баг их нэгтгэн бэлгээр зэнд орж чадахгүй саруулах байхаа гэдэг чинь. Тэгэхээр бас сэтгэл зүйн хувьд бас айгүй хүнд юу авч байгаа байхгүй. Харж байгаа хүн тийм ээ. Тэгэхээр гэр бүлийн хүний харж ирнэ гэдэг чинь бас сэтгэл зүйн хувьд бас тухайн хүн нэ байр байдал. Тэгэхээр чинь зэрэг миний хүүхэд ингэж төрж ийнэ гэдэг ийм процессыг давж төрж ийнэ гэдэг хүн болгон ер нь харах хэрэгтэй юм шиг байгаа. Юу тэгж бод. Би болохоор шийдвэр гаргахдаа за би яг төрж яхад нь бол байж чадахгүй. Яг төрснийхэн дараа орё гэд. Тэгээд яг төрснийхэн дараа орж исэн. Тэгээд үнэхээр хасгарсан. Би бараг үлдэх юм. Тэгээд би яг 2 хүүхэдтэй. Тэгээд 2 хүүхдээ охин дээр бол тэгээд яг ороод тэгээд яг уйлж байгаа. Юун дээр хүүгээ болохоор яг төрөхт нь болохоор гадаад байсан. Mr. World гэдэг том тэмцээнээс оролцоод Лондонд явжсэн. Тэгээ яг бүр уг нь төрөх хугацаанд болцоод идэг. Намайг хүлээгээд ерөөсөө өөрхий гарч ирдгүү. Тэгээд бүр яг за би одоо яг онгоцны бодлого руугаа явах гэж байна гэж өглөө яриад тэгэл замдаа явж исэн чинь хүү төрчлөө гэл. Тэгэл төрсөн гэнэ гэл. Би сайхан санаа амарлаа. Би нөгөө танаас яг энэ асуултыг яаж нэг эвийн олж асууя да гэж бодож ирсэн. Та асуусан чигүй хариулаад энд цаахан нэмж өгөө. Ер нь яг эрчүүдийн донд бас их тийм яриа айгүйх байдаг. Орж үзэх нь ер нь зөв юм одоо ингээ орчхоор бас те дараа нь ингээд янз янзын нөхцөл үүсдэг гэдэг ийм яриа байдаг. Тэн дээр бол гэхдээ манай эмчвэн бол бас нэлээ тодорхой хариулт хэлчлээ те. Тэгээд ер нь бас хамгийн гол нь сэтгэл зүгээ бас бэлдэх хэрэгтэй юм шиг байна те. Тэгээд одоо заавалчгүй бүрийн детальны байх шаардлагагүй шүү дээ те. Бүр яг ингээд одоо яаж ингээд те. Үгүй ингээд угаасаа л ихнэрийнхэн гараас байраад хажууд нь ингээд байж хахад ухаалтдаггүй ер нь. Олдохгүй бас нэлээд хэдэн жилийн өмнө маань Улаанбаатар телевизийн зураглаач залуу байсан, оператор залуу. Тэгээд нөгөө кесар хагалгаан дээр тэгээд ихнэрээ үзүүлээд ингээд яваад ирсэн. Тэгээ ихнэр кесар хагалгаагаар төрөх байсан байхгүй хагалгаагаар. Тэгсэн чинь аха би заавал орж үзмээр байна. Би ч операторстэй янз бүрийн юм дээр зөндөө зураг авч ирсэн тий. Маш олон асуудалтай нэг орж ирж ирсэн. Би ерөөсөө айхгүй зүгээр гээд. Тэгээд яг зохиоход хуцмус бүх шаардлага нь хангаад бас оператор залуу юм чинь. Гээд ингээд бас яагаад хагалгаан дээр оруулсан. Тэгээд хагалгаан дээр ороод ингээд хэвлийг чинь зүсээл цус мус гараад үсээ хүн харагдах хэцүү шүү дээ. Тэгээд ингээд цус гараад ингээд түүхэн гэсэн чил нэг харсан чи питгээл явц нөгөө залуутын унчиж байгаа юм чи. Яаж хайлтаа үнийг нэ. Тий. Тэгээд игсэн чи нөгөө залуугаас хийг гэж манай нөгөө онтуулга юм чи хөөе энэ чи унчлаа гэдэг юм өнөрдүүлээд 2 3 Тэгэхээр эн чи айгу хүнд өцөөс өхгүй хагалгаа чи ялангуяа анх тэгээд их нэрийн тэгээд ингээд цус гараад гинт ингээд том тэр чинь 10-аас 15 см том цуслыг хийгээд эхлэн штэ. Тэгэхээр чи айгу хүнд. Тэгэхээр ямар ч их юм үзэж харсан хүн байсан ч бай их нэрийн дээр хагалгаа дээр бол үнэхээр сандардаг. Тэгээд бүр ухаалтж унжсэн. Гэтэ эмчийн маань зөвлөгөө бол одоо ер нь аль болох аауд бол байх ёстой тий зайлшгүй байх ёстой. Mancast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо нэг нийтлэг ийм нийгэмдэр хүмүүсийн дунд яригддаг хэрнээ яг таг ийм
хариултгүйч гэдэг юм уу эсвэл нэг тийм амнаас амд амцаа хариулттай асуудал зөндөө байдаг л да. Жишээлбэл ингээд жирэмсэн болохоор эмэгтэй хүнийг ааш нь олдох байлдаг юм аа тий. Тэр юу н одоо юунаас болдгийг. Тэр ерөөсөө физиологи шүү дээ. Тэр өөр нь цаанаас нь дааврын шалтгаантай тэгж байгаа. Ерөөсөө энэ төрсний дараах одоо жирэмсэн болонгууд хүн чинь биш. Жирэмсэн болонгуудаа аюулгүй амархан уйламтгай, уйрамтгай, баярламтгай, гомдомтгай сэтгэл зүйн хувьд хоол ундны хувьд бол гашуун, ясуун, эсгэлүү юм дуртай болдог. Гинт одоо ингээд бүр хуурсан бүр кимчи идмээр санагддаг гэл шөнө босч ирээд ингээд гинт одоо хөрцөний шүүс ч юм бүр аюул эсгэлгийн мэдмээр. Тэр чинь өөрөө цаанаасаа ерөөсөө жирэмсэн болонгууд прогестерон гэдэг даавар нэмэгдээд эхэлж байгаа. Энэ чинь өөрөө тийм даавар байхгүй. Тэгэхээр зэрэг энэ чинь хүнийг ингээд сэтгэл зүйн хувьд ерөөсөө тийм болгочтой гэдэг баг. Тэгээд баярлах, гомдох, уйлах, уйрах тэр болгоно аюул ойрхон болчдөг. Тийм учраас одоо яг тэр үед эрэгтэй хүн тэрийг бас физиологийн хувьд ойлгож явах хэрэгтэй. Миний эхнэр жирэмсэн боллоо. Ийм учраас яг юм сэтгэл зүйн үед ийм асуудал гарна шүү гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Манай эмэгтэйчүүдийн эмчнэр ч гэсэн бас ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө тэр жирэмснийг удирдахдаа бүхэл одоо өнөөгийн шаардлагач бүх юмтай харьцах гэдэг байгаа шүү. Зөвхөн бие эрүүл мэнд тэр одоо бүх эдгэрхтнийх нь эрүүл байдал тэр шинжилгээнээс нь гадна сэтгэл зүйтэй харьцах хэрэгтэй. Өнөөдрийн нийгэм чинь сэтгэл зүйх давмгаалсан нийгэм шүү дээ бүгд. Тэнд цаанаасаа гармоны суурьтайгаар ийм процесс болж байна гэдгийг мэдэх хэрэгтэй. Хоёрдугаар төрөх төхөөд ирэхээр бас ийм процесс болдог. Хоёрдугаар төрсний дараа бол сэтгэл готрал одоо янз бүрийн асуудал дандаа бас даавартай холбоотой байдаг. Манайхан болохоор одоо ингээд нэг гомдох, барих ч юм уу эсвэл одоо төрөх явцад үүссэн одоо юутай одоо хүндрэл мөндрэлтэй холбоотой гэж ойлгоод байдаг. Тийм биш. Ерөөсө цаанаа дааврын суурьтайгаар тийм хүний сэтгэл зүйн байдал тийм хоонтой суурьтай байдаг байхгүй. Тийм учраас төрсний дараах сэтгэл готролтой явагдаад. За өнөөдрийн нийгэм чинь бол тодорхой хэмжээгээр бас стресс ихтэй нийгэм байна л да тийм ээ. Эдийн засгийн хувьд, ахуй байдлын хувьд одоо янз бүрийн байдлаар. Тийм учраас манай жирэмсэн болж байгаа ээжүүд, жирэмсэн ээжүүд энэ төрсөн үедээ төрсний дараа ер нь нийгмийн одоо сошиал орчсон болсон сэтгэл зүгээс хол байх хэрэгтэй юм байна. Яг үнэ тийм байна тий. Тийм учраас одоо бүр сүүлийн үеийн хамгийн сайн хичээлүүд, дадлын хичээлүүд бүр бясалгал болчиход байна шүү дээ. Хүний жирэмсний хордлогыг тайлах хичээл бясалгал болчиход байна. Тэр мэдрэл систем үлээж гад холбоо. Төрсний дараах сэтгэл готрлын хамгийн сайн зөвлөгөө болохоор бясалгал болчиход байна. Тийм учраас энэ дааврын суурьтай юм шүү. Ийм асуудал үүсдэг юма гэдгийг эрэгтэй хүн маань ч мэддэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч бас энэ өнөө мэдэж бас энэ сэтгэл зүгээ уян хатан байлгах, бас сэтгэл зүйн хувьд бэлдэх тийм асуудлууд байна. Одоо төрөлтөнд бэлтгэж байгаа хичээлүүд чинь дандаа сэтгэл зүйн хичээлүүд бас давхар явж байгаа шүү дээ. Яаж бага өвдөх үү, яаж зөвдүүлэх үү, одоо яаж төрөлтийн 1 2 дугаар үе гэж ямар үе байдгийг гэдгийг ойлгуулгаас гадна сэтгэл зүйн хувьд та ийм байх хэрэгтэй гэдэг хичээл бол зайлшгүй байх хэрэгтэй. Энэ одоо зүй ёсны асуудал байна. Ер нь яг нөгөө төрөх процесс ч өөрөө маш хүнд. Дээр нь ялангуяа одоо нөгөө ангаах ухаан одоо төдийлөн сайн хөгжөөгөө явахад дээр үед л бол одоо уламжлалтаараа л одоо төрж байгаа шүү дээ. Тэгээд ер нь эндэгдэл бол маш их байсан гэж ойлгож байгаа тий. Тэгээд одоо бол ер нь яг одоо эдгээр жишээ нь одоо сэтгэл зүйн гэдэг ч юм уу те одоо ингээд энэ бэлтгэлээ маш сайн хангаж чадвал бол ер нь харьцангуй хүндрэлүүд л багасна гэж ойлгож байна тийм үү? Ер нь бол яг хаа дээр үе чинь хувьслаас өмнө бид нар одоо тусламжийг ямар хүмүүс үзүүлдэг байсан бэ гэхээр зэрэг олон төрсэн ээжүүд, дуршлагтай гөгшчүүд, эсвэл одоо эхлээч барайч улсууд, тэгээд лам улсууд, одоо ардын уламжлалтын тийм улсууд төрсөмжийг үзүүлж байлаа шүү дээ. Тэгвэл тэр үед бол харьцангуй одоо энэ кесар одоо хэвлийгээр төрөгч одоо хагалгаа магалгааны янз бүрийн хүндрэлтэй юм байдлаар харьцангуй бага. Хүн чинь одоо биеийн эрүүл мэндийн хувьд бас их эрүүл тийм байсан үе байна. Ер нь тэгэхээр бол эндэгдэл өндөр байсан. Хувьсгалаас өмнөх жилүүдэд чинь баг эхийн эндэгдэл чинь 40% байсан гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр айгүй өндөр байд юм аа. Ер нь 10 төрөлтийн 4 нь ямар нэг хэмжээгээр хөндлөж одоо эндэгдэл болдог. Их рүүгаан чиглэсэн тийм хөндөгдүүд ихтэй. Тиймээсээ одоо хүүхэд олон төрлөг байсан учраас хүүхэд мөхтийн эндэгдэл мэдлэгч бол бас их тоодоггүй байсан үе байхгүй тэр чинь одоо олон төрөлтөг барьдаг. Тэгээ хөөрхий ёстой нэг жамаараа эн чинь ирэхсгүй хүн л ирээгүй байж тээ хөөрхий бас тийм хүндрэл. За тэр одоо ээж нь юу байвал ийм хүндрэлчин чинь бас ангаах ухааны хөгжилтэй тийм холбоотой зүйл байна. Одоо л дотор орчин үеийн шинжлэх ухаантайгаа яваад за одоо бүр ингээд бүр бодлого зорилтоор дэлхийд даяараа яаж эндэгдлийг боруулах, үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл юу вэ? Эрдэнэ тогтцооны өвчин талаасаа юу вэ? За одоо аппарат тоног төхөөрөмжөөр дутагдж байгаа зүйл юу вэ гэдэг. Тэгээ манай улс ч юм бол харьцангуй сүүлийн одоо
юунд мянганы хөгжлийн зорилтонд хурж эхийн дэгдлийн төвшөнд эрс боруулсан орны бос дорчлог өгөх орнууд болсон байхгүй зүүн Азийн орн дотор. Би нэг яг нөө үндсэн сэдвийн дагуу бас нэг зүйл асуумаар л байгаа юм л та. Яг ер нь аав нар одоо яаж бэлтгэх ёстой вэ? Одоо сэтгэл зүй ялангуяа одоо бол яг ярьцлагын эхнээс ахуулаад ингээл тантай ярьж хахад үгүй нэрэл одоо яг л өөрт бас тулгарч исэн проблемууд ингээл сонсогдож чинь тийм магадгүй тэрийг мэдчихсэн бол одоо тий ямар ч асуудалгүй байх ч байсан мөлөө гэл ингээл бас тиймэрхүү зүйлс айгүйх бодогдож чинь л та тий. За ер нь бол энэ Монголын уламжилч ерөнхийдөө гэрийн хүмүүжил гэж айгүй том хүмүүжил байсан. Энэ аа болоход өөрийгөө бэлдэх, аавыгаа дуурайж өсдөг тийм ээ. Ер нь тэр Монгол уламжлал одоо өнөөдөр ингээд энэ дорны соёлч ер нь гэр бүлийн хүмүүжил айгүй өндөртэй болсон шүү дээ. Тийм шүү. Тэгээд энэ аав хүний үүрэг ямар үүрэг юм тэр одоо гэр орных эдийн засгийн асуудлыг шийдэх үүрэгтэй. Бүх л асуудлаа үр хүүхдүүдийнхээ сурах, боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Тийм учраас зөвхөн одоо жирэмсэн болчоод аавд би яаж бэлтгэхээс илүү би аав болохын тулд яах ёстой вэ? Хүн тэр болгон дээр бэлтгэх ёстой юм байна. Тэгэхээр чинь миний бүхий л үйл ажиллагаа би ирээдүйд миний хүүхэд төрөлхөд нөлөөлөх нэ. Нэгдүгээр би өндөр боловсрол эзэмших ёстой юм байна. Би физиологийн төвшөнд сайн одоо бэлтгэх ёстой юм байна. Өөрөө сайхан эрүүл саруул байж сайн хүүхэд төрүүлнэ. Яг үнэ, яг. Хорц урчлаас хол байх ёстой юм байна. Нөгөө арх тамхи янз бүрийн элдв донтолтууд, ийм нийгмийн сөрөг байдлууд энэ болгон дээрээс дээр нь болохоор зэрэг эрүүл байж нөхөрчгүй одоо эрүүл мэндэд хүүхдэд чинь нөлөөлөх зүйлсүүд юу вэ? Жишээл одоо өнөөдөр жирэмсэл төрөлтийн хүндрэл тэр ургийн бүтээлд одоо тэр эмгэгт нөлөөлж байгаа хамгийн их юм чинь өрөвсөлт өвчнүүд байна шүү дээ. Эмгэгтэйчүүд өрөвсөлт өвчин, бэлгийн замын халдварууд. Энэ болгоомжл тэр эксийн дотмогчлол үүсгэж байна, тэр дутуу төрөлтийг үүсгэж байна, тэр ургийн архаг бүтэлтэнд хүргэж байна. Тэр жирэмсний бүхэл хүндрэлүүд чинь дандаа өрөвсөлт өвчний суурин дээр. Одоо өндгөвч болон одоо шээс бэлгийн замын халдварт өвчин, өрөвсөлт өвчин тэр бөөрийн өвчний суурин дээр жирэмсний хожуу ордлого гараад ирэх жишээтэй. Тийм учраас ухамсартай зөв амьдрал бол ирээдүйд чиний ямар аа болох чинь нэгдүгээр шийднэ. Тийм учраас та бүхэн одоо энэ жирэмслэл төрөлтөнд нөлөөлж байгаа эмгэг өвчин одоо элдв босор бүх зүйлсээс өөрийгөө одоо сэргийлж явах хэрэгтэй байна гэсэн үндсэн эрүүл мэндийн боловсрол ойлголт хувь хүний ухамсарын хөгжил боловсрол өндөр байх хэрэгтэй. За хоёрдугаар жирэмсэн боллоо. Гэр бүл боллоо. Ер нь бол энэ гэр бүл гэдэг асуудал бол өнөөдрийн нийгэмд бол нэг өнөөгийн нийгмийн хүнийг бэлтгэхэд асар их одоо эдийн засгийн асуудал болсон. Тийм шүү. Яагаад ингэж Азийн өндөр хөгжилтэй улсууд Япон, Солонгос энэ бусад улс орнууд төрөлт буураад байна. Бусад одоо баруун Европын улсууд бол тэртээтэнгүүд маш цөөхөн төрөлттэй болсон хөгшин Европ гэж ярьдаг шүү. Эдгээр нэгдүгээр эдийн засгийн асуудлаа би бүрэн шийдэж хүүхэдтэй болно, гэр бүлийн зохионо гэдэг асуудал нэгдүгээрт яваад байна. Тийм учраас ер нь аа болохоос өмнө эдийн засгийн асуудал, өөрийгөө боловсруулах асуудал, эрүүл мэндийн асуудлыг бүгдийг шийдэж байгаа юм. Одоо гэр бүл болж байгаа улсууд бол одоо ингээд бусад улс орнд чинь бол яг ингээд гэр бүлийн хүн баг бүх шинжилгээг өгч идэв шүү дээ. Бүр ингээд хамтын амьдралтай ч юм уу эсвэл найз гэсэн харилцаатай явж байгаа. За яг хоёулаа хүүхэд гаргахын тулд одоо ийм ухамсарын төвшөнд очсон байхгүй. Тэгэхээр чин зэрэг нэгдүгээр аавуудын хувьд эрүүл байх хэрэгтэй. Эрүүл мэндийн өндөр боловсралтай байх хэрэгтэй. Гуравдугаар эдийн засгийн хувьд одоо гэр бүлийнхээ асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн байх хэрэгтэй, тийм ээ. Тэгэл одоо чин яг нөгөө яргад хайр сэтгэл одоо тэгээд ароматик хүсэлтэй хөтлөгдөөл хоорондоо ингээд суучдаг, хүүхд гаргацдаг. Дараа нь эдийн засгийн хувьд ч асуудал гараад ирдэг, сэтгэл зүйн хувьд ч асуудал гараад ирдэг. Тэртээтрнгөө зарим улсууд бол хоёр өөр орчинд өссөн улсууд ингээд нийлж ирээл цэвэр одоо сайхан сэтгэлийн хайр сэтгэлийн үдэнд суучдаг. Дараагийн асуудал гараад ирэхээр нөгөө гэр бүл салалт чи яагаад юм өндөр болоод байна. Нөгөөд нь хүүхэд өргөдлөхөөс эмэгтэйчүүд яасан их болоод байна. Тэгээ хүүхдийн өнчрөл нэг л бүхэл бүтэн ертөнц чинь одоо өнөөдрийн нийгэмд бол дандаа халуун уур амьсгал, халуун бүлээн орчин, бүтэн орчинд л өсөх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ? Тэгжээж бидний нийгмийн өнөөдөр нийгэм ерөөсөө манай нийгмийн амьдралыг чинь нэгж нь өөрөө гэр бүл байхгүй юу? Тэгэхээр энэ гэр бүлийг бүтээх гэж байгаа 90 эмээ хоёр, эрэгтэй эмэгтэй хоёр хоёулаа өндөр ухамсартай байж ижил өнөөдөр нийгмийн төлөвшлийн асуудал яригдах юм байна. За жоохон сэдвээс айлаж байгаа. Яг л явж штэ ёо. Яг сэдв дээр явж штэ. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За ингээд одоо ийм бэлтгэлүүд хийгээд за ингээд одоо эхнэр жирэмсэн боллоо. За тэгэнгүүт ингээд нэг жирэмсний үед үүсдэг нэг хэд хэдэн нөхцлүүд одоо тулгамддаг нэг асуудлууд байдаг. За тэрний нэг нь бол одоо хордлого. За ингээд айгу зөөртэй шүү дээ. Тэгээ бид нар юу ч хийж чаддгүй те. Тэгэхдээ одоо яг эмэгтэй эхнэрийн жирэмсэн үеийн
хордлогын үед түргэн тусламж дуудахгүй тий. Гэхдээ ингээд хараад суухгүйгээр ер нь одоо юу гэдэг гарын доор гэдэг юм эсвэл ахуй нөхцөлд одоо ямар арга хэмжээ авах ер нь боломжтой байдаг юм бэ? За жирэмсийн их үе хордлого бол ерөөсөө бүүлчилтээр илэрдэг гэдэг байна. За энэ бол бөөлчин, за шинжилгээнд бол шээсэн дацтай ялаар бидний шинжилгээний хэд онцлогуд байна л та. Ер нь бол бөөлжилт. За тэгээд ер нь дотор мохоо оргих, өглөөгөр дотор мохоо оргих, эвгүүрхэх, за тэгээд хоолундны дуршил өөрчлөлт бол өөрийн тодорхой хэмжээнд дааврын төвшөнтэй одоо ингэж гарч идэг өөрчлөлтүүд. За энэ жирэмслэлт өөрөө хэвийн организмд тохирч чадахгүй, зохицож чадахгүй учраас хордлого гарч ирж байгаа. Тэгээ мэдрэлийн талаас гарч ирж байгаа хамгийн том өөрчлөлт нь болохоор зэрэг хоол усрахсаас гарч байгаа хамгийн том өөрчлөлт нь бөөлжилт юм байна. За энэ болохоор зэрэг өөрөө тодорхой хэмжээний эмчилгээ хийгээд иларчих боловч цаанаа дааврын шалтгаантай явж байгаа. За дахиад За хийдэг үндсэн эмчилгээд ерөөсөө энд чинь одоо шингэн залгах, хордлогыг жоохон бууруулах. За тэгээд зүү эмчилгээ, бас сэтгэл санаа засал эмчилгээ, ийм эмчилгээ л байдаг. Тийм учраас нөхрүүд бол хамгийн сайн эхнэрээ сайн ойлгоо. Тэгээд сайхан халуун дулаа харьцаа, тэр бөөлжиж барих тэр сайхан яг зохих ёсны хоолундын өгөөд тэгээд сэтгэл санааны байдлыг хамгийн сайхан байлгах, доктортой байлгах асуудал чухал юм байна. Тэгээс одоо бөөлжилтээр бол одоо ингээд төргөн хөргөн дуудаад эмнэлэг тусламж авах шаардлагагүй тий. Энэ бол амбулаторийн нөхцөл болон гэрийн нөхцөлд бол яачих гэдэг баг. Тэгээд 12-7 хоног 3 сар болоод ирэхээрээ айжмдаа өөрөө дасан зохицоод ирдэг юм гэх. Тэгвэл жирэмсэн үеийн хүнд хордлого гэж үйд. Өдөрт одоо 15-аас дээш удаа бөөлждөг. Огт юм умжчаддгүй. Тэрнээсээ болоод турдаг. Бодисын солилцоо гүнзгий хямралд ордог. Тэр бодисээс хэд хүчин шилжил үүсдэг. Тэр тохиолдолд бүр эмнэлгийн заалтаарч жирэмслэлтийг таслах асуудал бас байдیں۔ Гэхдээ тийм асуудалд хүртэл бол бас ховор, ер нь тэр бол ховор. Гэхдээ хамгийн гол зүйл бол сэтгэл санааны ёстой жинхэнэ ер нөхөр хажууд байх асуудал, сэтгэл санаагийн дэмжих асуудал, жинхэнэ хань хажууд нь байх асуудал чухал. Тийм байна тий. Нөгөө төрх төхөөд ирэхээр өвдлөө гэд нэг тий. Тэр чинь ингээл хүлээдэг штэ тий. Тэгэл одоо ингээл нэг өөрийгөө ингээл чагнаал, гэрийнхэнч чагнаал. Тэгээд нэг ингээл өвдлөө гээл эмнэлэг явснаа худлаа байна гээл те. Болоогүй байна гингээл буцаалаа гээл нэг ингэдэг штэ. Тэр чинь ер нь одоо яаж яг хоо төрөлт энэ ийм байгаамаа. Ер нь одоо нэг жирэмслэлт төрөлтөнд бэлтгэх хичээл, жирэмслэлтэнд бэлтгэх хичээл энэ төр гээд одоо бол интернет дүүрэн судлал зөндөөл юм байна л да. Тэгээд энэ нөгөөж мэрэгчлэнүүд бас нуусар хүчийг сайн гаргаж байна. Ийм бас одоо жирэмсний зөвлөгөөх төвүүд, сургалтын төвүүд тийм бас нэлээд байгуулагдсан болцсон. За тэгээд хувь хувьсгалын эмнэлэг дээр хүмүүс хянагдаж байна тийм ээ. Тэгэхээр чин зэрэг тэр тодорхой хэмжээний мэдээлэлүүд өгөл эмчээсээ бас ингээд авцсан байгаа. Энэ бусад улс орн бол бас ийм яадаг штэ ингээд өөрийн доолоо уу төрх үед туслагч авчдээ. Энэ гэртээ яг ингээд төрх үед ингээд яг тэр хүн төрх үед хамгийн сайн туслагч байна гэд доолоо гэд. Одоо өөрөө орж чадахгүй одоо чүүчин тийм байгууллагууд бүр ингээд гэрийн асарч маягийн одоо төрх үеийн туслагч авчдаг. Тэгээд тэрэн дараа нь бас хүүхэд төрсний дараа бүр ингээд тусалж бариад одоо хүүхэд асарч барих үед нь ингээд тусалж барьдаг. Юуны Солонгос одоо төрсний дараах соёл бол маш өндөр хөгжсөн. Төрөнгүүтээ одоо төрсний дараа бол 14-өөс 21 хоног зарим нь сар мар ингээд төрсний дараах соёл рүү бараг 80-90% очдог болчиход байгаа байхгүй. Эрчүүд болохоор зэрэг яг тэр үед одоо төрөх талаар мэдлэг ойлгоцыг бас юунаас эмчээсээс авах хэрэгтэй. За одоо уншилт гэж ийм байдгийг шүү. Жинхэнэ төрх үеийн өвдөлт ийм байдгийг шүү. Зэгд бацалт гэж ийм асуудал байдгийг юм аа. За ус гарна гэж ийм асуудал байдгийг юм аа. Ер нь бол төрх төхөөд ирэхээр манайхан бол манай эмчнэр зөвлөгөө төвийн болон жирэмсийн хяналтын эмчнэр бол яг ээжт нь хэлээд өгчдөг л дөө үзэж байгаа юм чинь. Тэгэхээр аль тухаар төрөл төхөөл ирэхээр бас ингээд яг ингээд хоёулынгийн ойлгоод ийм асуудал гарна шүү гэдэг бас за зөвлөж явах ер нь шаардлагатай юм байна. За ингээд одоо хүүхэд маань төрлөө гэртээ одоо ингээд шинэ хүнээ хүлээж авлаа. За одоо нөгөө манай нийгмийн бодит байдал маань одоохондоо ч бид нар нөгөө төрхийн өмнөх одоо туслагчтай болж ажиллаач бас хөгжлийн хугацаа байх шиг байна. Тэгэхдээ ингээд юм чи ингээд одоо хэдэн жилийн өмнө багт байдгүй байсан юмнууд гарч ирж байгаатай адилхан гарч ирэх байх л та. За одоогоороо бол бид нар чи ингээд өөрсдөө л энэ зохион байгуулалтад ер нь ингээд төрөөд одоо ялангуяа нэг бүр нэг хүүхэд нэг нэраа байдаг шүү дээ. Энэ үед ер нь аавууд ер нь юун дээр илүү одоо анхаарал зүгээр идэв. Тий, няраа үе гэж байна л да. Няраа үе чи өөрөө эхний 7 хоногийн одоо эрт няраа үе, дараагийн 21 хоног үе, нийтдээ 28 хоногийг бол няраа үе гэж. За энэ үед болохоор зэрэг хүүхэд одоо хамгийн эмзэг байдаг гадаад орчиндөө дасан зохицож байгаа. За энд бол хамгийн сайн агаар хэрэгтэй. За өдөр болгон усанд оруулж явах шаардлагатай. Тэгээд зайлшгүй тухайн хүний одоо орчин
цэвэр ариун байх хэвээр. Гэрт одоо чигтэй цэвэрлэгээ хийхээс ахгүй болоо тийм ээ. Орчин агаар магаар. За жишээлбэл тэр хүн одоо орчин гэдэг чинь л хор зуршлаасаа татгалзах хэрэгтэй байхгүй одоо тамхи одоо бүхэл муу юм хайж тийм ээ. А дээр нь болохоор зэрэг тэр хүнтэй ээжтэй сэтгэл зүйн хувьд хамгийн сайн асрагч туслагч байх хэрэгтэй. Хоёрдугаар тэр шинэ хүний одоо тэр талаар бас тодорхой хэмжээний мэдлэгтэй одоо усанд оруулах таан тэр хөхүүлгсэн тэр ер нь аавд тэгдэмд одоо ингээ харж байхад хөөрхий эхний 2-3 хоног ингээд ойлонгууд нь бас царайсаар авгаад пит унаад өгсөн байт. Одоо ингээд гэрүүлээрээ байгаа дасгууд орохчл 3-4 хоног дээр нам унтчих юм биш. Яасан одоо энэ хүн ч чиг хажуу зогсож байгаа юм биш үү гэдгээр. Гэхдээ наадах чи ойлонгууд нь бас жигсээр байгаа юм болцсон. Тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр хүүхдийн талаар бидний сайтай тэгээд ер нь агаард гаргах тэгэл дуслах, хуурайлах бас сайн аваад байна шүү дээ. Чихүү их яс зэлдэг бүр ингээд хоороод бараад ингээд бүр нэг цаанаасаа нэг тийм би одоо найз нэр нь тэр талдаасаа бүр амьдрал бүр өөрийнх нь амьдралын утга учир гараад тэрэнд айгүй том кап авдаг. Одоо Монгол хүн чи ер нь юунаасаа биш дээ. Бүр одоо цуснасаа тийм амтан байхгүй нөгөө өөрийнхөө хүүхдийг харж юм уу хүүхдийнхээ харж маш их одоо та нар мэднэ шүү дээ нэг мал амтан одоо нохоо муурт ижидэг тийм боломжтой манайч нэг байхгүй шүү дээ тийм биз дээ тий нохоо мохоог бол одоо бол айлын нэг гэрээ үлийн гişүүн хотны сайн манаач ч юм уу тий тийм утгаар болохоос гэр орондоо ингэж яажсэн тийм их массын юу байхгүй шүү дээ тэгэхээр хүүхдэд асрах хүүхд төрөхөд бол сэтгэл хөдлөх үе хэмжээнд орны соёлуудад монголчууд бол шат өөр байдаг байхгүй тэгэхээр зэрэг тэр одоо үндсэн асрах үйл ажиллагаанд сайн суралцах юм бол манай одоо орчин үеийн аауд бол бас их сайн туслагч зөвлөгч сайн одоо ээжээсээ дутгааргүй аауд байгаа шүү. Гэтэ ер нь яг нийгмийн дагаад бол аюу хөөшлөгдсөн байна. Одоо жишээ нь би 2000 хэдийн бай 16-7 онд өвөр Монгол нэг хэдэн залуучуудтай найзалж гэр бүлийн найзууд бүр болсон л доо. Тэгсэн нөхдөл болохоор хүүхэд авах гэж байгаа л гэдэг. Хүүхэд юу яаж авах гээд байгаа баг өргөж авах гээд байгаа юм. Үгүй. Ингээ хүүхэдтэй болох гэж байгаа бид нар хүүхэд аавна гэж ярьдаг юм аа. Оо за ямар гоё баяр үрг юм гээ. Тэгэл яг уулзсан болзоо жоохон ууж муу штэ. Гэсэн чи би уухгүй. Яасан гэж. Манай хүүхэд авах гэж байгаа. Тийм. Тэгээд тэнгуут би бүр одоо чинь миний намаа баг балчаар байхад чинь тийм соёл гэдэг ч юм надад тэгж хэлж зөвлөх нэг ч хүн одоо байсангүй л дээ тий. А тэнгуут тэр одоо залуучууд ингээ харж байхад яг ер нь бол нөө хятад соёл юм шиг байгаа. Тий. А тэгээд мэдээж нэг яг өвөр монголчууд ч юм бол тэр соёлоо тэгээд сайн мууг нь аваад ингээд яа штэ. А тэнгуут өвөр монгол бол ерөөсө тэгдэг гинэ. Яг хүүхэд аавна гээд 30 хоног бүр хамгийн багадаа 30 хоног гам барьдаг. Эрэгтэй эмэгтэй хоёулаа. Ерөөсөө архит тамхи одоо хорт зуршил эргэлэхгүй. За тэгэл одоо зөв цагтаа унтаж ямарна те. Ерөөсөө ядрахгүй ингээд байжгаад тэгээд ингээ хүүхдтэй болно гэж тэгж байгаа байхгүй. За тэгээ мэдээж тэгж бэлтэж байгаа юм чинь дараашин процессуудаа бол аюул сайн бас бэлтцсэн байна гэж би бол хувьдаа ойлгосон. Тийм учраас одоо манай яг үзэж байгаа залуучууд маань ялангуяа дүүнер маань те маш сайн хариуцлагатай байгаараа гэр бүлийн төлөлтийг ер нь хийгээрэй те. Хийхгүй бол одоо тэгээд нэг жижиг сажиг асуудлаас олж одоо гэр бүлүүд чинь ер нь салаад шүү дээ те. А тэгээд яг ингээд маш зөв төлөвлөлтөө хийгээд сайхан найзалж нөхрөлж байгаад за яг бэлэн болсон үедээ те бүр хин хариуцлагатай байгаад ингээд ухамсартайгаар одоо гэр бүлээ төлөх юм бол одоо тэгээд аж аргалтай сайхан элэг бүтэн гэр бүл бүтээн шүү дээ те. Тэгж бодчих. Нэр энэ айгүй ийм болчиход байгаа шүү. Би бас энэ нэг бол төр нэмэт хэлчихэ. Одоо 90-ад оны сүүл 2000-ад оны их яар нэр тийм бидэг байсан шүү. Манай залуучууд чинь хувьсал жоохон муутай. За хүүхдтэй болж байгаа тэмдэглэж юм чи. Харин тэгэл ирлээ бөөн баяр ингээд найзууд доор. Тэр хүний гэр бүлийн байх чи бөөр найз манай найзууд ирсэн намайг хүүхдтэй болохыг тэмдэглэж байгаа барьж байгаа гээл. Тиймэрхүү эсвэл ингээд тэр үе чинь бас ингээд одоо төрөлт чих байлаа. Одоо төрсний дараах шиг ийм өрөө мөрөнд бас гэр бүлэрээ байх нөхцөл баг байсан. Тэгээ ингээд тэмдэглэж байгаа, шоудж байгаа, тэглээ, инглээ баярлаа. Одоо харин тийм хандлага эрс багассан байна. Юусе ингээд аль болохоор л хамтаа баймаар байна. Тийм өрөө байна уу? Тэгээд совил руу очих гэж байгаа. Анхны хүүхдээ яаж авч исэн? Үгүй манай охин чинь нөгөө дутуу төрөд тэгээд нөгөө ямар ч төрөх бэлтгэлгүй өвдлөөгөл эмнэлэгт очиод тэгэл яах нь мэддэхгүй байжсэн чи төрцсөн байхгүй. Тэгээд ерөөсөө яг тийм гинтийн маш гинтийн тийм тэгэл би ч бас эмнэлэгт манай охин чинь баг нэг сар
айгу удаж исэн. Бас айгу хүнд юм байлээ шүү дээ. Тэгээд дөнгөж төрөөд л нөгөө хүүхэд юунд юм оюун зүй залгаастай нөө нэраа хүүхэд чинь тэгэл тэр чи ээж нь хараад хөвүүлж чадахгүй тэгэл айгу хүндэл юм байл. Нэрээ тийм хандлага ер нь эрс буурсан юм биш. Харин би бас тиймэрхүү юм ер нь одоо хэр байдаг бол гэж бодоод Тэр тахгүй. буурсан ер нь л байхгүй шүү. Одоо ер нь залуучууд за дараа нь одоо ингээд хамтдаа байх өрөө байна уу тэгээд яах уу гэл тэгэл хөөрхий хоол цагаар зөөгөл ерөөсөө эсвэл одоо совилт руу явдаг хандлага бас нэлээд болчиход байгаа манайх. Тийм шүү. Тэгэхээр одоо манай төрөлсгаас гэсэн төрсний дараах совилтыг бас ингээд даатгалд оруулаад бас их хэмжээгээр хөгжүүлмээр байгаа. Харин тийм. Ер нь одоо энэ бас их хөрхийн одоо төрөлт өнхөрч салшгүй нэг бодлогын нэг энэ баггүй төрсний дараах совилт. Ерөөсөө хин ч мэддэггүй төрсний дараах асаргаа совилгааг чинь. Олон төрсөн Тэгэл ерөөсө гэртэл тэгэл ээж мэжигээ дуудаж авч байгаа тийм. Үдэл тэр чинь хүртэл хангалтгүй байт юм байна. Үнэхээр хангалтгүй байт юм. Ээж эмээ болж байгаа усууч тэгээд байгаа юм чи одоо манайс үе мэй одоо болж байгаа усууч яа бүхэн юм мартчих одоо чи яадаг Харин яг үнэ. юу хэрглэж байна яаж чана ээжнэл гэдэг. Тэгэхээр чи нөгөө шиний аав ажиллаж байгаа усууч бүр нөгөө даашаа паньяти нийт гэж анхшны ойлголт байхгүй шүү дээ өөрхий тий. Тэгэхээр чи төрсний дараах совилтыг бол яг төрөх газар төшөглүүлээд сайн хөгжүүлээд эн чинь бас их үрсийн төлөө авч байгаа бас том бодлогуудын нэг байхгүй юу. Нэг салшгүй нэг хэсэг. Солонгос бол яг энэ чинь бас ингээд даатгалаараа бас нөгөө нийгмийн халамж талаасаа илүү бас бизнес утгаараа маш өндөр өгчөж байгаа. Энэ бусад улс орнууд тийм, Сингапур тийм байна. Одоо Хятадууд бас төрөлт буураа тийм, Япон тийм байна. Одоо өндөр хөгжиж байгаа хөгжингүү улсууд бол төрсний дараах совилт гэж асуудал ерөөс төрсний дараа ер нь 42 хонжиж хүн хэвийн байдалтай очиж байгаа юм гэтэн. 6-7 хонжиж тий сараагс болж. Тэгэхээр чи адаглаад няран үед дуустал 28 хоног. За байг гэхэд нэг 21 хоног заавал ингээд төрөнгүүт мэдэх совилтыг одоо манай төр засгаас бүр ингээд бодлоготойгоор хөгжүүлэх хэрэгтэй. Одоо ч ерөөс аль болохоор л улс орон шинэ иргэндээ, шинэ хүндээ л хамгийн их том бодлого зарцуулж шүү дээ. Харин зөв дэлхийд даяар төрөлт буурчлаа. Одоо манайх шиг цөөн хүн автаа улс бол одоо гүн төрөөл юмар байна те. Яаж хийж байгаа л одоо ядч нэг 5 сая үржүүл бас харьцангуй эдийн засгийн эргэлтийн үдшил өөр болно гэж ярьдаг шүү дээ те. Тэгээ манай амралтын хувьд л бас яг улс төрийн чиглэлээр ажилладаг хүний хувьд бас гой чухал санаал яла тий саяны яг энэ совлил бол ер нь бас нэг нөгөө хүүхдтэйгээ зурлаад их маань бас жоохон тэнхэрч өгдөг үү тий яг нэг ядан сольд нөөрхий тэгэл мэд чадахгүй юм их гарна хүүхч одоо жоохон гулгангуйтлаа одоо яана амнаас нь хөөцөх юм гараад байна тэгэл физиологи юм болж байгаа хүртэл айгаад идэг байхгүй хүмүүс чинь тэгэхээр зэрэг ингээд одоо юутай яг мэрэгсэн хүмүүстэй яран совилогчтой, яран асарх совилогчтой тий. Тэгээд хүүхдийн эмчтэй, тэгээд төрсний дараах хөрх эмчтэй тийм совилгууд бол зайлшгүй шаардлагатай болчиход байгаа маа. Эм чи одоо энэ хэдүүлээ одоо энэ жирэмслэлтийн тухай тэгээд энэ хүүхдийн тухай ярьж байгаа бас нэг одоо ингээд та статистик утгаар мэдгүй. Гэхдээ нийтлэг тохиолж байгаа юм бол жирэмсэн байж байгаад жолбох тий. Одоо бидний энгийн хэллэгээр одоо эмнэлгийн хэллэгээр бол мэдгүй. Одоо энэ хүүхдээ эндэж штэ тий. Одоо баг сартаа тий өсөлтгүй жирэмсэлч гэдэг юм уу эсвэл одоо савнаас гадуурч гэдэг юм уу эсвэл энэ тохиолдлууд ер нь одоо ингээд дунджаа харахад ер нь яг манай улсын дундаж ер нь буурж байгаа юу? Өсөлтгүй жирэмсэл бол ихсээд байгаа юм. Ер нь статистик одоо эрүүл мэндийн хөгжлийн төв дээр жил болгоны статистикууд гарчдаг юм л да. Ингээд төвөрлж аваад тэгээд эдгээр чинь одоо мэрэгсэн тусламж үзүүлдэг мэрэгжлийн амарч газрууд болон одоо энэ ортой хувийн эмнэлгүүдэд өрөөндөлт хэд байна, өсөлтгүй жирэмслийн тусламж хэд байна энэ төр гэдэг. Ер нь сүүлийн үед өсөлтгүй жирэмсэл ихсээд байгаа. Дотоод төрөлц холболт нэмэгдэж байгаа. Энэ юутай холбоотой гэхээр одоо өсөлтгүй жирэмс ургийн гажигч нэмэгдэж байгаа. Ер нь өсөлтгүй жирэмсд болж байгаа золбож байгааг ихэнх шалтгаан бол ургийн гаж өгчлөлтэй холбоотой. Өрөвсөлт өвчтэй холбоотой. Бэлгийн замын халдваруудтай холбоотой. Тэгээ энэтэй холбоотойгоор бас одоо нийгэм ахуйд одоо биднэрт хэрэгжилж байгаа одоо янз бүрийн хоол хүнсний аюулгүй байдлын асуудал байна. А дээр нь энэ хим технологийн маш их одоо ахуйд тийм зүйлсүүдийг хэрэгжилж энэ болгонтой холбоотой зүйлс байгаа. Тэгээ энэ дээр ингээд ярихад энэ өсөлтгүй жирэмсэлт болж байгаа үндсэн шалтгааны агаарын бохирдол гэх мэтлэн маш олон асуудлууд байгаа. Тэгэхээр зэрэг энэ чинь нийгмээр зохицоор шийдэж ижил энэ асуудлыг гаргаж ирэхгүй бол энэ орчин нөхцөл хоол хүнс одоо энэ хэрэглээний байдлаас болоод энэ юу жирэмслэлтэд хэвийн жирэмсэл нөлөөлөх асуудал их байна. А өрөвсөлт өвчин энэ бэлгийн замын халдвар бол маш их зөгт бараг 50% дангаар эзэлж байгаа шүү. Энийг бас энэ нийгэм хамт олон залуучуудад тий хувийн ажилладаг энийг бас сайн нийгэм талдаа бол энэ орчны бохирдол, агаарын бохирдол. Maincast-ийг хүргэхэд Once Cosmetic хамтран ажиллалаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. За юу одоо би яг ингээд за ер нь жирэмсэн байх процесс чинь 9-10 сар. Тэгээд
төрөөд за бүр яг нэраа бол нэг 28 хоног. За тэгээ ер нь хүүхд чинь нэг 3 сар хүртлээ бас л яг л бүр ингээл тий. Хөхөөлөө 6 сар хүртлээ. Тийм шүү дээ. За тэгвэл одоо жишээ нь за энэ 9-10 сарын одоо жирэмсэн байх хугацааны аль үеуд дээр ямар зүйл дээр анхаарах хэрэгтэй. За төрсний дараах одоо магадгүй энэ хөхүүл байх 6 сар дээр аль үе дээр нь ямар одоо анхаарах зүйлс байгаа гэдэг ерөнхийд нэг багцлаад ээж болон за голцоо илүү аавуудтай зориулаад зөвлөгөө өгчихөө. За эхний 3 сар гэж байгаа. Ер нь бол жирэмслэлтийг ингэж үзтээ. 7 хоногоор хэмжээд явдаг. 4-7 хоногтой 1 сар гээд 28 хоногтой 1 сар гэж явчих. Нийтдээ их хэвлэлд бол 10 сар буюу 280 хоног л байх хэрэгтэй. 47 хоног. Хойны сар 30-31 хоног явдаг шүү дээ тийм. Тэрнт шиг биш. 28 хоногтой 1 сар гээл. Тэгэл тэдний дээлтэй гэж ярьдаг шүү дээ тийм. Тэдэн 7 хоногтой гээд. Тэрэн шиг 40 нийтэл буюу одоо ингээд 280 хоног нийтдээ одоо ингээд 10 сар л жирэмсэнд байх одоо физиологийн хугацаа жирэмсийн нас гэж байгаа. За энийг эхний 3-7 хоног буюу эхний 3 сар буюу 12-7 хоног хүртэл эхний 3 сар гэж үздэг. Хоёр дахь 3 сар буюу 14-өөс 28 нийтэл. 3 дахь 3 сар буюу 28 нийтээс 47 хоног хүртэл ингээ 3 хуваачдаг. Тийм ээ. За эхний 3 сард юуг анхаарах хэрэгтэй вэ? Жирэмсэн болонгуудаа. Ер нь жирэмсэн болохоос түрүү анхаарах зүйлийг бол ярьсан. Тодорхой хэмжээний халдварын шинжилгээ өгөх хэрэгтэй, өөрсдөө бэлтгэх ёстой, өрөвсөлдгөө авах ёстой, тий. Одоо өөрийн дэглэн болоод хорцоочлаа татгалзах ёстой тэр зүйлсүүд байна. За эхний 3 сард ерөөсө хамгийн эмзэг үе орогддог. За энэ үед бол за эмэгтэйчүүд одоо юунууд бол ерөөсө хорт юм хэрглэж болохгүй. Жишээлбэл алкогольны юм хэрглэж болохгүй. Дээр нь болохоор зөв тэр тамхи эмэгтэй орчинд байж болохгүй. Одоо уухаар антибиотик одоо өөр хөврөлд нөлөөлөх юм хэрглэж болохгүй. Эхний 3 сард. Хоёрдугаарт нь энд одоо ургийн гажигыг шинжлүүлэх тодорхой үеуд байгаа юм. Тэр 2 сорил, 3 сорил. Одоо өөр молекул биологийн төвшөнд нь одоо манад яадаг лаборатори нэгтчлээ шүү дээ. 46 хоромсоомыг бүр тэр жигт нь уншаад гаргаад ирдэг. Одоо хамгийн төгөөмөл байдаг 13 дугаар хоромсоом, 21 дугаар хоромсоомын даавны эмгэг, 18 дугаар хоромсоом. Тэгээд бусад одоо хам шинжүүд 6-7 хам шинжийг шууд генетикийн төвшөнд гаргаад ирдэг лаборатори байгуулагдчихлаа манай. Одоо тэр NGS лаборатори гэдэг 3 гал эмнэлгийн хажууд одоо 18 жил одоо Японд өөрөө молекул биологийн чиглэл болон үйлдэлсийн чиглэлээр ажилласан Нямбаяр гэдэг доктор байгуулсан. Бас 3 жил өөрөө Германд Мюнхенд бас лаборатори эрхлэгч байсан том эрдэмтэн доктор. Яг одоо Америкийн Illumina гэдэг компани бүр хамгийн сүүлийн технологи лаборатори байгуулчихлаа. За бас ингээд 2 сорил, 3 сорил одоо эхоны одоо тэр энти үзүүлэх энэ төр эхний 3 сард хийгдэх бүх эрсдлөхийн улсууд 35-аас дээштэй анхан төрөгчнөр 2-3 удаа золбочсон улсууд амьгүй ураг төрүүлж исэн ургийн гажигтай үг төрүүлж исэн улсууд заашгүй үзүүлэх ёстой гэдэг ийм лабораториуд бас байгуулагдаад энэ зохистой шинжилгэүүд манайх бол цаанаас аваад эхэлсэн байгаа. Тийм учраас эхний 3 сард бол заашгүй тэр ургийн гажигын шинжилгээнд өгөх ёстой. Яагаад гэвэл зөвхөн Монголд төдийгүй дэлхийд даяар ургийн гажиг гэсээд байгаа маа. Тэгэхээр зэрэг яагаад бус улс оронд гажигтай үг төрөх нь баг байна вэхээр шинжилгээг нь толгой дараалан илрүүлэг шинжилгээ гажигын илрүүлэг шинжилгээ маш сайн өгж байгаа учраас жирэмсний коррекц зохицуулга хийж байгаа. Тийм учраас жирэмсэн болж байгаа одоогийн шаардлага бол жирэмсэн болж байгаа ээжүүд болгон эхний 3 сардан тэр ургийн гажигын шинжилгээнүүдийг зайлшгүй өгөх ёстой. Тийм ээ. За тэгэхээр одоо манай ирчүүд те сайн ойлгож эрүүл сайхан орчин бүрдүүлж өгөх нь байна те. За тэгээд энэ шинжилгээнүүдтэй бол зайлшгүй хамруулах хэрэгтэй байна хамтдаа те. Тэгээ тэрийг ойлгуулаа те хамтдаа шинжилгээтэй дөнгөж та ирээд өнгөрөх хөтөлбөр тийм ээ. За тэгвэл 2 дахь 3 сар. За 2 дахь 3 сар бол үндсэндээ жирэмсний дунд 3 сар гэж байна. Ерөөсөө эхний 3 сар, 2 дахь 3 сар, 3 дахь 3 сард үндсэн шинжилгээнүүдийг авдны хяналтанд оронгууд. Энэ болохоор зэрэг одоо тухайн хүнд эргэтэн тогтолцооны далд ямар нэгэн өвчин эмгэг байна уу? Эсвэл одоо ингээд нийгмийн халдвар төвчин тэр бэлгийн замын халдвар, тэмбүү, тох одоо тохны сорд бүгдээр ингээд авцсан байдаг сүрье. Энэ болгоныг авдаг. За 2 дахь 3 сард болохоор зэрэг жирэмслэлтэй хэвийн дасан зохицож явж байна уу гэдээ одоо цусны энергийн шинжилгээ, шээсний шинжилгээ, биохимийн шинжилгээ бусад бүх шинжилгээнүүдийг авдаг. Бас эхоны одоо 5 сартад одоо гажигын үзлийг зайлшгүй хийлэгдэгэ. Энийг бол зайлшгүй хийлэгдэх хэрэгтэй эргэтэн тогтолцоонд талаа. Одоо сар болгон эход харуулж хямуулж явж өсөлт төгсөлт ямар байна, хэв юм бэ нүггүй. За энэ 2 дахь 3 сард анхаарах зүйлсүүд бол энэ. Тэгээд ингээд гол нь
эрүүл орчинд байх нь одоо манайхан чинь ингэдэг болсон байна шүү дээ. Улаанбаатар хотод за агаар хүнд байгаа юм чинь тий. Эхнэр жирэмсэн байгаа. Одоо хөдөө цусланд гарья. Эсвэл өдөө орчин өөрчлөё гэдэг. Энэ зүйлс бол жирэмсний хугацаанд бол зайлшгүй шаардлагатай. Энэ орчин гэдэг асуудал. Хоол унтан дээр бас тийм. Нөгөө нэг юу хоолууд шарсан хуурсан ч юм уу халуун ногоомоготой нөгөө хагас удаас бүтээгдэхүүн лаазсан хоолоо лаазсан тэр бүтээгдэхүүнээс бүгд төрөөс 100% татгалзах. Газтай ундаа нөгөө хийж ус усаа тэгэл босод бүх зүйлсээс татгалзах. Хамгийн эрүүл тэгээд дээр нь шингэж сайтай үндсэн баг Монгол хүн зөгцсөн Монгол болоо. Гэхдээ одоо янз бүрийн соёлтой усод байна л да. Одоо баг насны Солонгос төгссөн ч юм уу эсвэл Европын орнууд өсөж төрөөсөн хүмүүс байна шүү дээ. Тэгтэл ерөөсө хамгийн эрүүл хоолойг л хэрэглэж явах хэрэгтэй. Жирэмсний хугацаа. зөв. За тэгээд 3 дахь 3 сарууд бол бас анхаарах сарууд байгаа. Энэ тохиол одоо эхний саруудад ургийн байдал маань ямар байна, эргэтэн тогтолцооны талаас одоо жирэмслэлд нөлөөлж өгөх бүх зүйлсүүд онцлогдоод тодорхой хэмжээгээр яатсан байгаа шүү дээ. За энэ саруудад болохоор зэрэг ус гаралтаас сэргийлэх ч юм уу, одоо жирэмслэлийг хэвээ явуулах нөхцөлөөр хангах хэрэгтэй ч юм уу тий. Одоо төрөлтөнд бэлтгэх, энэ анхаарах, өсөлт төгсөлтийг хэвийн байлгах энэ сарууд байгаа. Тэгээ яг төрөлтөө ойртоод ирэхэд за тэгээд нөгөө сэтгэл зүйн хувьд яаж бэлтэх үү? Харин тийм байна. Сэтгэл санааны хувьд одоо хоёулаа тэр бас үр хөвгтөө болох жаргалыг хамтдаа эдлэх гэж байгаа. Тэр бас хүнд физиологийн процессыг хамтдаа туулах ёстой. Тийм учраас ерөөсөө жирэмснийхээ бүх туршдал гэр бүлийнхээ хүний хань нь бай. Хамгийн сайн дотн зөвлөгч нь бай. Жинхэнэ түшиг нь бай. Хамтдаа бай. Тийм учраас хэлээд байна шүү дээ. Бүх зүйл сэтгэл санаанаас их хамаардаг болсон. Тийм учраас сэтгэлийн бүрэн дүүрэн жаргал баяр баясгалан мэдрүүлээ. Жирэмсний туршид нь. Энэ бол эрэгтэй хүний хамгийн гол үүрэг. Жирэмслэлтэй зохицож явж байгаа физиологийн үүрэг нь бол эмэгтэй хүн гүйцэтгэж шүү дээ. Яг тийм байна. Хүүхдүүдийн ертөнцтэйг. Тэр хүний сэтгэл санааг 100% сайхан байлгах, жирэмслэлтийг хэвэн байх нөхцөлийг жирэмсний туршид манай эрчүүд минь энэ үүргээ 100% ухамсарлаач гэж хэлэх гээд байна. Яа. За тэгээд гараад ирлээ. Нөгөө хөхүүл үеийн тий. За хөхүүл үе чинь ерөөсөө хүний ер нь төрсний дараах үеийг хамгийн аз жаргалтай үе гэдэг. Одоо манай төрсний дараах 3-4 давхраач аз жаргалын тасаг гэдэг шүү дээ. Хүүхдээ харж байгаа, хүүхдээ хөхүүлж байгаа тэр ээжүүд чинь хамгийн их баяр баясгалантай байдаг. Тэгээ эрүүл сарууд хүүхд төрсөн, сайхан хүндрэлтэй төрсөн байсан ч гэсэн төрсөн хүн гэдэг бол аз жаргалын. Одоо энэ хайрын гармон окситоцин гэж юм чинь тэр үед хамгийн их ялгардаг байхгүй. Одоо та нар яагаад хүнний сүү орох механизм чинь өөрөө хайрын гармонтой холбоотой, окситоцинтой холбоотой. Окситоцин гэж гормон чинь хүүхдэд харлах, инкрилэх, хайрлах, тэр хүүхдийнхээ үнэрийг мэдрэх, тэр хүүхдэд харж баясах, хөхүүлж байгаа тэр бүх процессыг хүн бүрэн дүүрэн мэдээд ирэхээр окситоцин гормоны ялгаралт аягүй их байдаг. Энэ гормон чинь өөрөө савыг сайхшааж өгдөг. Тийм учраас төрсний дараа тэр сав хүчилгэж өвднө гэдэг аягүй хүчтэй базалж өвднө гэдэг чинь тэр окситоцин гормонтой холбоотой. Хоёрдугаар сүү дахин орох процесс. Сүү эвлэх дахин сүүжих процесс, окситоцин сүү үүсэх процесс. Хөхний сүү үүсэх процесс окситоцин гормон хамгийн их хамааралтай. Тийм учраас окситоцин гормоны нөлөөгөөр тэр хайрын аз жаргалын бүх сайн сайхан бүрэлдэж байгаа юм. Тэгэхээр бас ингээд физиологийн хувьд ч гэсэн окситоциныг сайн ялгаруул. За эрчүүдийн хувьд болохоор яг төрсний дараа бас тийм дааврын хайрын гормоныг ялгаруул. Бас одоо прогестерон гормон, эстроген гормоны суурин дээр тэр сэтгэл санааны сэтгэл гутралын асуудал, сэтгэл эмзэг байх асуудал их байдаг учраас тэр гормонын одоо дарангуйлах үүднээс сэтгэл санааны хувьд хамгийн сайн зөвлөгч нь бай. Хамгийн сайн туслагч нь бай. Хүүхдтэй хамгийн сайн одоо яг нөхрийн түшиг одоо хайрын одоо сэтгэл санааны хамгийн гол туслагч нь бас хамт байгаа чи. Тэгэх юм бол ерөөсөө өөрийн одоо төрсний дараах физиолог хэвээ явагдах үндсэн нөхцөл бүрднэ. За ер нь одоо жирэмсний үе болоод түрүүний таны хэлдэг одоо 47 хоног. За тэгээд хөхүүл байх үеийн 6 сар. Энэ үед ер нь одоо гэр бүлийн хос хоёрын одоо бэлгийн харилцаанд ер нь анхаарах юмнууд одоо юу хийдэг? Өмнө болно. Өмнө болно. Шинжлэх ухааныхаа үүднээс бол эхний 3 сар болон сүүлийн 3 сард нь бэлгийн харилцааг хориглолтыг. Яагаад гэвэл төрөх үйл ажиллагаа ус гаргахаа одоо тэгээд дотоод төрөх үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үздэг. Сүүлийн ангаах ухаанд бол тий. Эхний 3 сард бол тэр зулбах, барих бас ингээд юуны талдаа жирэмслэлт хэвийн нөхцөл бүрдээд одоо өр хөргөл маань умаан салсалт мэхлэгдээд явах хэвийн процесс бас тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Тийм учраас эхний 3 сар, 2 дахь 3 сард бол бэлгийн харилцааг хориглоно гэж үздэг. Төрсний дараах үед бол даавраараа ер нь бэлгийн дурах хүсэл буурдаг эмэгтэй хүнд. Энэ юутай холбоотой гэхээр пролактин гэж гормонтой холбоотой. Пролактин гормон гэдэг маань өөрөө
нөгөө хөхний сүүж процессыг хариуцдаг гормон. Пролактин гормон маань одоо нөгөө бэлгийн дор хүслийг үүсгэх эстроген гормон хэмжээ эрс буураад эхэлдэг. Тэгээд тэр юуны эстроген гормон болон прогестерон гормонуудын хэмжээ буураад эхэлдэг. Тэгэнгүүт нь нөгөө пролактины давмгаал яваад ирэхээр эмэгтэй хүн бэлгийн дор хүсэл бол 6 сар хүртэл буурдаг гэж байгаа. Төрсний дараа 6 сар хүртэл. Энэ бол бүр судалгаа байгаа. Америкчуудын хийсэн судалгаа 80% нь буурдаг. 6 сар хүртэл бэлгийн харилцаанд орох хүсэл бол буурдаг. Эрэгтэй хүний хувьд ч гэсэн ялгаагүй. Эрэгтэй хүнд болохоор тэр өөрийнхөө хүүхдийг асарч хайрлах тэр шинэ хүүхд одоо шинэ яраа шинэ хүүхдээ авсан үед бас бэлгийн дор хүсэл буурд юм байна л да. Хоёрдугаарт нь яг тэр ээжийнхэн төрөх процесс физиологийн процессыг харсан тэр хүний бас физиологоор бэлгийн дор хүсэл бас буурд юм байна. Тэгэхээр энэ бол цаанаасаа биологийн дааврын түвшиндээ буураад эхэлж байгаа. Мэдээж эрэгтэй хүмүүс мөн бас ийм аль аль нэг хүүхэдтэй болсон нөгөө баяр баясгалан авах кайп нь шинэ ертөнц нөгөө шинэ хүүхэд нь болчихдог байхгүй. Урд нь бол одоо ингээд бас секс маш том одоо ингээд бас юу шүү дээ. Физиологийн маш том процесс шүү дээ. Хамгийн сайн сайхан одоо хамгийн дэд оргил хамгийн том аз жаргалын гормонууд ялгарч байгаа юм шүү дээ тэр чинь. Дофамин, нөгөө серотонин, нөгөө эндорфин нөгөө энкефалин энэ гэдэг том гормонууд ялгарч байгаа. Хамгийн сайхан таашаалыг бас хүн чинь секс одоо тэр юунаас авч байгаа шүү дээ. Тэр авч байсан хайр маань эргээд хүүхдтэйгээ хайрлуу шилждэг. Энэ үе дээр физиологиороо бэлгийн дор хүсэл буурдаг. Ер нь одоо нэг эмэгтэй төрчөд ярьж ирсэн. Яа би өөрийнхөө гоо сайханд л ингээл анхаардаг. Яа төрсний дараа хөхний хэлбэр муухай болчихгоо. Би ингээд яачгаа арьс язарчгаа гэж боддог ус. Төрөнгүүтээ шал өөр бодолтой болчтой юм байна шүү дээ. Яасаг одоо өөрөөрөө биш одоо хүүхдэрээ л гоё гэж бодож байна. Яг үнэн ба. Одоо ерөөсөө амьдралаа хүүхдэрээ гоёно гэж байгаа. Тэр чинь бас л хүний хайр өөрийгөө хайрлах хайр чинь бүхэл бүтэн өөр хүнийг хайрлуу шилжиж байгаа. Тийм байна. Тэр чинь одоо тэр айгуу цайлган сайхан хүн өөрийнхөө сэтгэлээр илэрхийлж гаргаж байгаа болохоос ер нь физиологиорооч тэр хувь хүнээрээс тэр ерөөд тийм процесс бол эмэгтэйчүүдийн хувьд айгуу давуу талтай байгаа юм л да. Яг өөрийнхөө бие дээр бүх тэр өөрчлөлт процессыг авч мэдэрж байгаа учраас л өөрийг хариуцлага ер нь эмэгтэй хүн чинь байглаасаа айгуу ачаалт өндөр чадамжтай ээж болох инспекттэй төрдөг те. Тэгэнгүүт ирчүүд маань өөрхий одоо тэн дээр ингээд аятайхан эвцэлдэх бас нэг тийм арга техник ер нь байна. Одоо зөв төлөвлөлт хийхээсээ гадна тий. Тэр нь ингээд гэдэг шүү дээ. Ер нь ингээд гэрүүлдэг дээ шүү дээ тий. Хүүхэд болон тодорхой наснда дандаа аз жаргалыг бэлгэлж идэв юм л. Хүн чинь ингээд төрсний дараа тэр шинэ хүүхдийнхээ үнээр хөдөлгөөн тэгээд хөгжиж байгаа байрж байгаа тэр болгоноос тодорхой хэмжээгээр ингээд нөгөө мөлхөж бариад эхлэнгүүт нь бас аз жаргал тэгээд яваад эхлэнгүүт нь тэгээд нөгөө хот энийгээд 2 3 болохлоо төхөлд орчтой миний хүүгээд нь тэгээд ерөөсө физиологийн шат болгоноос нь хүн аз жаргал авдаг гэж. Ерөөсө өртөө хүний ер нь шинжлэх ухааны энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй хэд байхгүй юу. Ерөөсө хүний физиологийн бүхэл процесс аав ээжтэй аз жаргал бэлгэлж яадаг. Тодорхой нийгмийн түвшинд очичгоор чинь аав ээж одоо тодорхой нас дөрөгчөнд ерөөсө өр хүүхдийнхаа сайн сайхан явж байгаа хүн аз жаргалтай байна шүү дээ. Тэрээс одоо настай одоо тодорхой хэмжээний хүмүүс чинь их гой машин унаад юм уу шилэн байшинд амьдраад юм уу те их зүйл ингээ хадгаламж төр мөнгөтэй байгаад тэрнээс аз жаргал авахгүй байхгүй. Миний хүүхэд сайн явж байна. Сайн сайхан амьдарч байна. Санаа зовхоор хүү байна гэдэг чил тийм учраас залуучууд бол сайн сайхан амьдарч аав ээжтэй аз жаргал бэлгэл. Ерөөсөө л тэр тэгээд сайн сайхан явж байгаа өөр хүн чинь ерөөсөө хүүхд томроод ирэхээр ганцхан авдаг таашаал нь хүүхдийнхээ сайн сайхан амьдралаас авдаг болчт юм ба шүү дээ. Тэгээд тодорхой юм эдлээд хэрэглээд явцсан. Тэгээ Монгол хүн чинь ер нь ухамсараар хэрэглээний түвшин багтаа усууд шүү дээ. За ингээд өнөөдөр маш сонирхолтой яриа өрнүүллээ те гурлаа. Тэг яг одоо ингээд хоёр төрсэн туршлагатай ээжүүд ч юм уу үзүүл гашитны юм ярьж иж магадгүй те. Энэ нөгөө эрчүүдэд зориулсан. Тэгээд одоо ялангуяа залуу аав даа болох гэж байгаа залуучуудад бол одоо минут секунд бүрэн л тийм шинэлэг шин садан юм одоо мэдээлэл өгсөн ийм дугаар боллоо. Тэгээд өнөөдөр бас цагаа гаргаж завгүй их ажлынхаа хажуугаар би бүхнийг одоо манай энэ подкастыг хүндэтгэж хөрөлцөж ирж үнэтэй зөвлөгөө өгсөн их барих хэрэгтэй эмэгтэйчүүдийн эмч гавьяат эмч зөвлөх эмч Зэрэн самбуу эмч танд та маш их баярлалаа. За мөн манай өнөөдрийн дугаарын зочин хөтлөгч Монголын загвар урлагийн холбооны тэргүүн загвар өмсөгч инх болд найздаа маш их баярлалаа. Бид нар бас одоо
ерөнхийдөө Цэрэн самбуумч та бас анзаарж байгаа нийгэмд одоо ингээд эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг үүрэх ёстой ачаа тий. За тэгээд одоо наслалтаас эхлээд боловсрлоос эхлээд одоо сургууль соёл сурахаас эхлээд ер нь ингээд эрчүүд ингээд айгу хоцрогдож штэ. Одоо 10 жилийн өмнө 20 жилийн өмнө яаж эмэгтэйчүүдийг сургууль сурах вэ? Яаж одоо эмэгтэйчүүдийг одоо тий манлайлагч болох уу гэдэг ийм юм байдаг гэсэн бол одоо эргээд бид нэр эрчүүдийн орон зай хаана байна? Хөвгүүдээ яаж одоо илүү бэлтгэх үү гаргаж ирэх үү гэдэг ийм асуултанд баг одоо хариулах хэмжээнд нэлээ очиж одоо нөгөө хэдэн жилийн өмнө банднэр дүрсгөө охтуудыг одоо зодддаг гэдэг ингээд ийм байлаа бидний үуч одоо тийм байлаа шүү дээ тийм л байлаа тэгэл одоо яасвал одоо яг эсэргээрээ болсон юм байна л да нөгөө хөвгүүдийн чинь чи эмэгтэй хөвгчд гар хурж болохгүй ийм бай тийм бай гэдэг ингэсээр хагаад банднэр чи харьцангуй ингээд намуухан болцсон одоо эсэргээрээ хөвгүүд нь октод нь хоорондоо зодтолтоод хөвгүүдтэйгээ одоо зодтолтоод за сургууль соёл одоо жишээлбэл сая бид нар ингээд нэг дадлагын хөтөлбөр хийгээд тэгээд 100 оюутан сонгож аваад дадлага хийх болсон. Тэгээд бид нар анх ямар төсөөлттэй байсан бэ гэхээр яаж 50% нь эмэгтэйчүүд оруулж ирэх вэ гэж эхлээд хийсвэр бодсон. А яг дүн гарах болсон чинь яаж 40% нь эрчүүдийг оруулах вэ гэдэг асуултанд хариулж байна. Үндсэндээ эн чинь ингээд за эрчүүд хаана давмгаалж байна одоо нэг дарга нарын л олонхол эрчүүд байх шиг байна. Түүнээс яг нийгэмд ингээд чанарын үзүүлэлтээр харах юм бол маш их хоцрогдсон байна. Одоо дундаж наслт гэх чинь мөн эрчүүд чинь 66 наслт юм байна. Эмэгтэйчүүд чинь 75 6 гараад явцсан байна шүү дээ. Ер нь үндсэндээ одоо эмээнэр л одоо үлдэж байгаа ийм л дүр зурагтай нийгэмд яг энэ асуудлыг одоо хөндөж бид энэ подкастаа хийх юм байгаа. Тэгээ бас та одоо эмэгтэйчүүдтэй ажилдаг. Тэгвэл одоо эрэгтэй хүний хувьд бид нарт бас үнэтэй сайхан зөвлөгөөнүүд өглөө. Maincast-ийг хүргэхэд Mons Cosmetic хамтран ажиллаа. Гоо сайхны тэргүүлэх үндэсний үйлдвэр Mons Cosmetic. Подкастыг маань одоо ивент итгэж хамтарч ажиллаж байгаа Mons Cosmetic байгаа. Тэгээд бас одоо та бүхэн сонсч ирсэн бол хинхтэй Монгол ирэх хүн гэдээ бас одоо энэ нийгмийн эрчүүдийн нөлөөллийн аян бас хийж ирсэн. Ер нь энэ эрчүүдийн чиглэлийн үйл ажиллагаанууд бас нэлээд дэмждэг юм хамт олон. Тэгээд бяцхан одоо гарын бэлгийг болдуулъя. За баярлалаа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзлаа түр баяртай.